Сайн байцгаана уу үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн эмийн хоёр телевизийн мэдээ эхэлж байна. Ингээд та бүхэндээ мэдээ танилцуулъя. Сурагчид дүрм төвчний загвараа өөрсдөө гаргах боломжтой болжээ. Тодорхойлбол нийслэлийн боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн 9-өөс 12 дугаар ангийн сурагчдын дунд дүрм төвчний их загварын уралдаан зарласан бөгөөд өнөөдөр шинэ Монгол дунд сургуулийн урлаг зааланд танилцууллаа. Энэхүү уралдаанд сонирхсан хүн бүр оролцох боломжтой бөгөөд зохион байгуулагчдын зүгээс шилдэг 2 загвар тус бүр 150 мянган төгрөг, шинэ санаа, шинэ өнгөний шийдэлтэй 2 загвар тус бүр 100 мянган төгрөгийн шагнал олох юм а. Уралдааны гол зорилго нь сурагчид өөрсдөө эдэлж хэрэглэж байгаа дүрм товцсныхаа тухай санал сэтгэлдээ илэрхийлж, хүсэл санаачлагыг бодит болгон зохион бүтээх чадварыг нэмэгдүүлэхэд оршино. Өнөөдөр Алтан салбар улс Арц богдын өвөр хоолоогоор маргааш ихэнх нутгаар 9 зүүн зүгийн нутгаар хүчтэй шорон болон цасан шуурга шуурхыг анхааруулж байна. Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үлдээ баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн зас орно. За салхи зүүн зүгийн зарим нутгаар секундэд 12-оос 14 метр хүрч шорон шуурга шуурна. За ус нуурын хотгоор Идэртис буйнд халах голын сав газраар 4-9 хэм хүүтэн. Дархтай хотгоор хүрэн бэлчээр хэрлэн онон угалц, ерөө орхон сэлэнг хараа, туул тэрэлж голын сав. За дорнод Монголын болон Даргангийн нутгаар 2 хэм хүүтнээс 3 хэм дулаан байна. Харин хамгийн дулаан говийн бүс нутгаар 12-оос 17 хэм бол бусад нутгаар 3-аас 8 хэмийн дулаан байх нэ. За өнөөдөр Улаанбаатар хотод үйлшин зас орохгүй 3-аас 5 хэмийн дулаан байх нь. Ленинийн музейг зориултын дагуу үлэг гүрүүлийн музей болох засгийн газрын шийдвэр 2 сарын өмнө гарсан. Энэ шийдвэрийн дагуу музейн барилгыг соёл спорт аялал жуулчлалын яамныхан өнөөдөр хүлээн авах байсан ч өмчлөх тал болох Монгол Ардын намын удирдлагууд ирсэнгүй. Соёл спорт аялал жуулчлалын яамнаас музейн барилга үзмэрүүдийг хүлээлгэн өгөх тухай албан бичгийг 3 хоногийн өмнө Монгол Ардын намд хаяглан хүргүүлсэн байна. За барилгаа хүлээн авна гэсэн ажлын хэсгийнхэн цоочтой хаалганы үүдэнд Монгол Ардын намын удирдлагуудтай утсаар холбоо бариад ч тодорхой хариултыг авч чадсангүй. Өнөөдөр 11 цагаас музейн байр үзмэрүүдээ хүлээж авъя гэдэг ийм албан бичгийг явуулсан. За энэ албан бичгийн дагуу бид барилга үзмэрүүдээ хүлээж авахар ингээ ирсэн. За ирсэн бол та бүхэн харж байгаа энэ бүх одоо энэ дотор ямар нэг үйл ажиллагаа явагдахгүй юм шиг байна. Хаалга үүдэнд бүх цоочтой байна. Тэгээс би Монгол Ардын намын дараагийн төвшин даргатай ярьлаа. Тэгээ одоо бид энд ярилцж байна. Манай одоо албан бичигт явуулсан хүлээж авъя гэсэн албан бичигт албан ёсоор та тэгвэл одоо хариу өгөөч гэдэг хүсэлтийг би тавилаа. Тэгээ одоо нөхцөл байдал иймэрхүү байна. Монгол улсад цорын ганц музейн зориултаар баригдсан энэ барилга зориултаараа нэг их удаан ажиллаж чадлагүй намын мэдэлд байж худалдаа үйлчлэгээ эрхлэгчдийн түрээсийн байр болж хуярсан. За чамгүй асуудал дагуулад байгаа энэ барилга хизээ төрийн мэдэлд ирж монголчуудад дэлхийд гайхуулах үлэг гүрүүлийн үзмэрээ байгуулахыг Монгол Ардын намынхны өгөх хариулт шийдэх болж байна. Одоо та бүхэндээ гадаад мэдээ танилцуулъя. Өчигдөр Австрийн Вен хотноо олон улсын атомын эрчим хүчний агентлагийн удирдлагуудын уулзалт боллоо. Энэ үеэр Ираны цэргийн техник хэрэгсэлд нэн даруй хяналт шалгалт явуулахыг Америкийн нэгдсэн улсын засгийн газар олон улсын атомын эрчим хүчний агентлагаас шаардсан байна. Иран улс цэргийн техник хэрэгсэлтэй хяналт шалгалт оруулахыг эсэргүүцэж байгаа явдлыг олон улсын атомын эрчим хүчний агентлаг дахь Америкийн нэгдсэн улсын бие төлөөлөгч Жозеф Мохаммус шүүмжилсэн байна. Тэрээр Тегеран хотоос холгүй парчийн цэргийн бааз шинжээс судлаачдыг илгээхэн зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Ираны талаас үүнийг эсэргүүцэж байгаа учраас олон улсын атомын эрчим хүчний агентлаг Ирантай энэ талаар хэлэлцэн тохирч зөвшөөрөл авсны дараагаар шинжээчтэй илгээхээр болсон байна. Ираны үндэсний аюулгүй байдлыг хүндхөөс асуудал учраас тодорхой шаардлагуудыг биелүүлсний дараагаар шинжээчдийг оруулна гэж Ираны элчин сайд Али Аксгар Салтаних мэдгдсэн байна. Өнгөрсөн сард Иран Казахстантай хилцээр хийх үеэрээ дэлхийн 6 орноос цөмийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх нааштай санал авч чадсан тохиолдолд үйл ажиллагаа эхлүүлнэ гэж мэдэгдэж байсан юм а. Харин Израилийн зүгээс энэ тал дээр хурц мэдээлэл хийж хэрвээ Иран улс уран баяжуулж цөмийн зэвсэгтэй болсон тохиолдолд цэргийн дайралт хийнэ гэж анхааруулж байсан байна. Сэр улсад үүсэт байгаа цэргийн мөргөлдөөний улмаас хөрш зэрэгэлдээ улс орон руу дөрвөсдийн тоо 1 саяд хүрээд байгааг нэгдсэн үндэсний байгууллагаас мэдгдлээ. Үүнээс үүдэн тус улстай хөрш зэрэгэлдээ орших Турк, Йордан зэрэг улс орн руу хүмүүс олноороо дөрвж байгаа нь санхүүгийн дарамт учруулж эхэлсэн байна. Сэр улсад үүсэт байгаа цэргийн мөргөлдөөний улмаас хөрш зэрэгэлдээ улс орн руу дөрвөсдийн тоо 1 саяд хүрээд байгааг нэгдсэн үндэсний байгууллагаас мэдгдлээ. Сэр улстай хөрш зэрэгэлдээ орших Турк, Йордан зэрэг улс орн руу өдөрт хэдэн мянган иргэд дөрвж байна. Холбогдох хүмүүсийн хэлж байгаагаар он гарснаас хойш Сэр улсаас нийт 400 мянган гаруй хүн дөрвжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөсдийн асуудал хариуцсан дээд комиссийн гишүүн олон улсын нийгэмлэгээс 1 тэрбум $1 тусламж үзүүлэхийг уриалсан юм. Одоогоор тус байгууллага дөнгөж 250 сая $1 тусламж авсан бөгөөд энэ нь эх 6 дугаар сар
байдлаар гэхэд засварлагдаж дуусах юм байна. Турк, Йордан зэрэг улс орнолоо хүмүүс олноороо дөрвж байгаа нь эдгээр орнуудад санхүүгийн дарамт учруулж эхэлснийг тус агентлагийн дарга Антонио Гутеррес онцлсан юм. Иймд тэрээр олон улсын нийгэмдгээс хүмүүлийн тусламжаа нэмэгдүүлэхийг хүссэн байна. Та бүхэндээ мэдээ танилцууллаа. Та бүхнийхээ маргаашийн ажил үйлс амжилт хүсье. Баяртай үзэгчдээ. Эфирде хабар, студиядан Нұрбота Білім қызы, кезекті хабарымызды қабыл алыңыздар. Оқушылар формаларының дизайнын өздері шығаруға мүмкіндікті болды. Осыған байланысты оқушылар арасында жарыс жарияланған. Осы туралы толығырақ ақпаратты назарларыңызға ұсынамыз. Атап айтқанда Астана білім орталығынан негізгі білім беру мектептерінің 9-12 сынып оқушылар арасында форма дизайнының жарысын жариялаған. Бұны бүгін 10 сағатта Жаңа Моңғол орта мектебінің өнер залында таныстырды. Ұйымдастырушылар өздік екі форма дизайнын шығарған оқушыны 150 мың төгірікпен сыйламақ. Ал жаңа ой, жаңа өңді шығарып келген екі оқушыға 100 мың төгірік беріледі. Аталмыш жарыстың басты мақсаты өздерінің киіп, керектенетін униформаларын өздері жасап, дизайнын әрі қарай жандандыру болып отыр. Бүгін Алтай жоталары арты Богдыда, ал ертең елдің барлық өлкелерінде 9-ында, шығыс өлкелерде қарлы боран соғатын, ауа райын бақылау орнынан ескертті. Бүгін елдің барлық өлкелерінде құбылмалы бұлтты, батыс пен орталық өлкенің солтүстігі, шығыс өлкенің солтүстік бөлігінде аздаған қарлы. Жел шығыс өлкенің кей жерлерінде секундіне 12-ден 24 метрге жетіп, шаңды боран соғады. Осы көлінің Хотғыр, Идір, Тес, Бойынты, Халық өзенінің өлкелерінде 4-тен 9 градус суық. Дарықтен Хотғыр, Хүрімбелчер, Херлің, Оның, Олт, Үйрі, Орхың, Селенг, Хара, Тол, Теріл жөзені және Дәрғанғы жазығында 2 градус суықтықтан +3 градус жылулықты көрсетеді.
Ал Қоб өлкелері 12-ден 17 градус, басқа өлкелер 3-тен 8 градус жылулықты көрсетеді. Улан-Батыр қаласы бұлтты, қар жаумайды, 3-тен 5 градус жылулықты көрсетеді. Ленин музейінің динозавр музейі болдыру үкімет орнының шешімі 2 айдың алдында шыққан. Осы шешім бойынша музейдің құрылысын Мәдениет, спорт, туризм министрлігі бүгін тапсырып алуға тиісті болса да, иемденуші болатын Моңғолия халық партиясының басқармалары келмеді. Мәдениет, спорт, туризм министрлігінен музей құрылыс көрмелерін тапсырып беру ресми қағазды 3 күннің алдында Моңғолия халық партиясына жіберген. Құрылысты тапсырып аламыз деген жұмыс тобы бекітулі есік алдында Моңғолия халық партиясының басқармаларымен телефон арқылы сөйлесе де анық жауап ала алған жоқ. Бүгін 11 сағатта музейдің құрылысы мен көрмелерін тапсырып аламыз деген қағазды жібергеміз. Осы бойынша тапсырып алғай келсек, сіздердің көріп отырғандарыңыздай жауық жатыр. Және Моңғол халық партиясының ең күтіпшін бастығымен сөйлестік. Сізді күтіп отырмыз, құрылысты тапсырып алайық дедік. Ал жағдай мынандай болып отыр. Моңғолия мемлекетінде жалғыз ғана музей арнайы салынған, алайда аталмыш музей арнаулы музей ретінде көп жұмыстамай, партия билігіне кіріп, сауда, даяшылық емденушілердің жалғалатын құрылысы болған екен. Осы музей қашан мемлекет билігіне кіріп, азаматтар музей тамашалайтынын енді Моңғол халық партиясының жауабынан күткен ғана қалды. Әлем жаңалықтары. Кеше Австрияның Вена қаласында халықаралық энергетика агенттілігінің басқармаларының кездесу болды. Осы кездесуде Иранның әскери техника құралдарына тез арада бақылау жасауды ақш-тың үкімет орны халықаралық атом энергетикасының агенттілігінен талап етті. Иран Республикасы әскери техника құралдарына бақылау тексеру жасатуға қарсы болғанын халықаралық атом энергетикасының агенттілігіндегі Америка құрама штатының өкілі Жозеф Масманус сөгіп отыр. Сөйтіп Тегеран қаласынан алыс емес Парчин әскери базасына зерттеушілерді жіберуді дұрыс деп көруде. Ал Иран жағы бұған қарсы шығып отырғандықтан халықаралық атом энергетика агенттілігі Иранмен осы мәселе жайлы талқылап, келісімге келіп рұқсаттағаннан кейін зерттеушілерін жіберетін болды. Бұл Иранның ұлттық қауіпсіздік жағдайына әсер ететін мәселе болғандықтан, белгілі бір талаптарды орындағаннан кейін зерттеушілерді кіргіземіз дегенді Иранның министрі Али Асқар Солтаниев мәлімдеді. Өткен айда Иран Қазақстан Республикасымен келісім жасаған кезде дүние жүзінің 6 мемлекетінен ядролық бағдарламаны жүзеге асыратын оңтайлы пікірлер алсақ қана іс қызметімізді бастаймыз деп хабарлаған. Ал Израиль егер Иран елі уран байыту ядролық қарулы болатын болса, әскери шабуыл жасаймыз деп ескертуде. Келесі жаңалық. Сирия елінде әскери қақтығыстар жалғасуда. Осы қақтығыс салдарынан көрші мемлекеттерге ауғандардың саны 1 миллионға жеткен. Осы жайлы толығырақ ақпаратты қабыл алыңыздар. Сирия елінде болып жатқан әскери қақтығыс салдарынан көрші мемлекеттерге ауғандардың саны 1 миллионға жеткенін Біріккен ұлттар ұйымы хабарлады. Сирия мемлекетімен көрші Түркия, Иордания қатарлы елдерге күнінде бірнеше мыңдаған азаматтар қашып жатыр. Қатысты мамандардың мәлімдеуінше жыл шыққаннан бері Сирия мемлекетінен барлығы 400 мыңдай азамат ауып кеткен. Біріккен ұлттар ұйымының ауғандардың мәселесін жауаптаған жоғарғы комиссияның мүшесі халықаралық қоғамдастықтан 1 миллиард ақш долларының көмегін көрсетуге шақырған. Қазіргі жағдаймен аталмыш ұйым тек 250 миллион ақш долларының көмегін алып, келер маусым айында жұмсалып бітеді екен. Түркия, Иордания қатарлы мемлекеттерге көптеген адамдар қашып қоныс аударып жатқаны аталмыш елдердің қаржысына әсер ете бастағанын аталмыш агенттіктің бастығы Антонио Гутеррес ерекшелеп айтты. Сонымен қатар халықаралық ұйымдар көмегін қосуды талап етіп отыр. Осымен кезекті хабарымыз аяқталды. Келесі хабарда жүздескенше аман сау болыңыздар. Аргын тооллын 3 дугаар сарын 8 Баасан гараг, Бэлгийн тооллын 26, Нэг цагаан минуттэй харагчин дахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 26 минутад мандаж 18 цаг 36 минутад жаргал. Тухайн өдөр үгээр могой жилтнээ аливаа үйл хийхэд эерэг сайн ба. Туул ажилтны сөрөг муу нөлөөтэй тул элдэгвэл хянамгын хандаж биеийн илрүүлвэштэй. Эд өдөр буян номын үйлд шатлах, бүтээл тойруулах, бодолдоо арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход тохиромжтой. Харин мод суулгах, нарийн чамд зөвлөгөө хийх, байшингийн суурь тавих,
угаал үлдэхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана бар туулай морь хонь дахиа болоо. Хол газар яваар удагсад баруун зүгт мөрөн гаргал зохистой. Үс шинээр үргэлгэх буюу засуулбал жаргал үргэлж идэр гэсэн. Миндэ хайн байнагт онютгаар хатнэ. Монголын өндөхний олон нийтийн МН2 телевизээ бүрээд аялгаар бэлтгэх мэдээ танд хүрэхэд бэлэн болоо. Хүлээн авч үзэгт. Хурагшид дөрөмдөх хувцсны загварыг өөхдөө гаргах боломжтой болоо. Тодруулааха нийслэлийн боловсролын газараа ерөнхий боловсролын хургуулай ЕХ 12 дугаар ангийн хурагштай дунд дөрөмдөх хувцсны их загварын уралдааны зохион байгуулсан байна. Өнөөдөр 10 цагт шинэ Монгол дундх хургуулай урлаг заалнасоо танилцуулах гэж байна. Зохион байгуулагчдын зүгөө шилдэг 2 загварт тусвар 150 мянган төгрөгийг шинэ санаа, шинэ өнгөнөө ширэлтэй 2 загварт тусвар 100 мянган төгрөгийн шагналуулгаар болох байна. Уралдааны гол зорилгын хурагшид өөхдөнгөө эдэлж хэрэгж байгаа дөрөмдөх хувцсныга тухай ханас сэтгэлээ илэрхийлж хүсэл санааг бодит болгох зохион бүтээх шалгуурыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм байна. Өнөөдөр Алтайн салбар улс Арс богд өвөр хоолойгоор өглөөдөр ихэнхийн утгаар юунд зүүн зүгэн утгаар хүсэтэй шорон шуурга сахан шуурга гарахны ухас агуурэ хүрээлөнгөө манайд мэдээлээ. Энэ тухай мэдээллийн мөн танада хүргэх юмнэ. Ихэнхэн нутгаар солигдмол үйлдэл баруун болон төвийн нутгийн хойд зүүн зүгэн нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сахан орох. Хальч зүүн хойнод нутгийн зарим газар секундэд 12-14 м хурж шорон шуурга шуурах юм байна. Овсон нуурай хотхор идэр тэс буянт халах голой сав газар дөрвөө юхэн хим хүйтэн дарахтай хотхор хүрэн бэршэр хэрлэн онон улз ерөө орхон сэлэнг хараа туул тэрж голой сав дорнод Монголын болон даригангийн нутгаар 2 хим хүйтнээ 3 хим дулаан говийн бус нутгаар 12-17 хим бусадын нутгаар 3-8 химийн дулаантай байх юм байна. Улаанбаатар хотсоо өвшнө сахан орохгүй салхи зүүн өмнөхөө секундэд 5-10 м мөн 3-5 градус дулаантай байх юм байна. Ленин музейн зориултын дахуу улаг гүрвлээ музей болгох загварыг засгийн газрын шийдвэр 2 харын өмнө гаргаахан. Энэ шийдвэрээ дахуу музейн барилгыг соёл, спорт, аяр жуулчлалын яамны зонууд өнөөдөр хүлээн авч байгаашха өмчлөгч Монгол Ардын намын удирдлагууд ирээгүй байна. Иран гүрэн сэргийн соёл, спорт, аяр жуулчлалын яамны музейн барилгын үзмөрүүдийг хүлээлгэх тухай албан бушгүй 3 хоногийн өмнө Монгол Ардын намд хаяглан хүргүүлсэн байна. Барилгаа хүлээн авна гэхэн ажлах хэсгийнхэн сооштой хаалганы өөдөнд Монгол Ардын намын удирдлагуудтай утгаар холбоо барьяаш тодорхой хариултыг авч чадаагүй юм. Өнөөдөр 11 цагаас мөн 11 цагт музейн барилгыг хүлээн авах гэхэн албан бушгүй хүргүүлсэн байгаа мөнөө ирээгүй байна. Маандууд албан бушгийн дахуу ирэв. Таандууд мөнөө харж байгаа энээнсээ ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй байна. Битнэ мөнөө Монгол Ардын намын энхэ төвшин даргатай утгаар хөөрөв чихэд мөнөө маандууд андалдаж байна. Дарааны албан ёхоор бишг хүргүүлхэмнэ гэж хөөрөсөн байгаа. Монгол гүрэнд сорын гансан музейн зориултаар баригдсан энэ барилга зориултаараа нэг их удаан аж шадаагүй намын мэдээлэлд худалдаа үйлдвэрлэлийн эрхлэгчтэй түрээсийн байр болж хувирхан. Шамгийн ахуйдал дагуулад байгаа энэ барилга хизээ төрийн мэдээлэлд орж монголшуудамнэ маандууд дэлхийн гайхуулхан үлэг гүрүүлэнгэ музей байгуулахыг Монгол Ардын намын өгөх хариулт шийдэх болж байна да. Өсгөлдөр Австралийн Вен хотосоо олон гүрний атомын эршин хүчний агентлагийн удирдлагуудыг хөөрөлдөн болоо. Энэ үеэр Ираны сэргээ техник хэрэгсэл нийгмийн даруй хяналт шаардлага тавихыг Америкийн нэгдсэн улсын засгийн газар олон улсын атомын эршин хүчний агентлагаа шаардсан байна. Техник хэрэгслийг хяналт шалгалт оруулахыг эсэргүүцэж байгаагаа явдлыг олон улсын атомын эршин хүчний агентлагч Америкийн нэгдсэн улсын бие төлөөлөгчд шүүмжлэн хэлсэн байна. Тэрээр Тегеран хотоо холгүй Паршин сэргийн бааз шинжилж шудлааштай ихэнх зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэн байна. Харин Ираны талаа үүний үзүүлж байгаа учраас олон улсын атомын эршин хүчний агентлаг Ирантай энэ талаар андалдаан тойрш зөвшөөрөл авахны дараагаар шинжилгээ хийхээр болох юм байна. Ираны өндөхний аюулгүй
байдлыг хүндөхөөс ахвал уушраа тодорхой шаардлагыг биелүүлэхний дараагаар шинжилгээний оруулна гэж Ираны элчин сайд мэдэгдсэн байна. Өнгөрсөн ард Иран Казахстаны хөлсөр хийж байх үед дэлхийн 6 орны сүмийн хөтөлбөрөөр зэрэгсэх нааштай ханал авч шадахан тохиолдол үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж мэдээлэл хийж байгаа хэн. Харин Израилийн зүгөө энэ тал дээр хурсан мэдээлэл хийж хэрвээ Иран гүрэн уран баяжуулах сүмийн засагтай болон тохиолдол сэргийн дайралтах хийн гэдгээ анхааруулж байгаа хэн. Сэр гүрэнд үүсэт байгаа сэргээ мөргөлдөөний уламхаа хуршид зэрэглээ улад гүрэн рүү төрвөстэй тоо 1 саяд хүрээд байгаа нэгдүхэн дөнөө байгууллага мэдээлэл хийм байна. Өнөө тухай мэдээллийг мөн танада хүргэмнэ. Сэр гүрэнтэй хуршид зэрэглээ оршдог түүрх зэрэг улс орн руу өдөртөө хэдэн мянган ардазон дөрвөж байгаа юм байна. Холбогдох хүмүүдийг мэдээлсэж байгаагаар он гарахнаа хойш сэр гүрнээ нийт 40 мянган гарын хүн дөрвөн байна. Нэгдүхэн дөнөө байгууллагын дөрвөстэй асуудал харьяа усдаг дээд комиссийн гишүүн олон улсын нийгэмлэг 1 тэрбум ам долларын тусламж үзүүлэх уриалхан юм байна. Мөнөөгөөр тус байгууллага дөнгөж 250 сая ам долларын тусламж авсан бөгөөд энэ нь ерөх 6 дахь гэхэд зарцуулагдаж дуухан юм байна. Турк, Йордан зэрэг улс орнд руу хүн орнолоороо дөрвөж байгааны эдгээр орнууд санхүүгийн дарамт урьдчилж эхлэхний тусаа гэнэтхийн дарга онцлохон байна. Иймд тэрээр олон улсын нийгэмлэг хүмүүлгийн тусламж нэмэгдүүлэхийг хүсэх байна. Хантда мандаа бэлтээ мэдээ хүлээн авч үзэхэн та надад баярлаа. Өглөөдрөнгө мэдээгээр дахин уулзтраа баяртай. Хайхан амраархтай.
Амар жаачлалар бай эргэн хүндлэг өргөжлөр эслэр үгдээгээ эмэнжи телевизэнд бодолдоо гэрээк мэдээсэн дамжлав турбис. Өөрөнөгчлөрнүн журамныг эдэг хэвтэн хүлээгэрэн бодтар галар аргалаг бовтраар тодрадар болсо найслал хооройн боловсраал жернэн эгэбэлэг сургуулдарнын тос 12 дугаар анги өөрөнөгчлөрнүн журамныг эдэг хэвтэн эгэ хүлээгэрэн жогаадар мөрөө жарлав харазан баг нь он шог үеэсэнд жаамол ортмак сургуульд нь уранжуул өргээзэнгэ таныштыргаандар. Өөрөнөгчлөрнүн дүрмнийг эдэг хэвтэн үлээгэрэн бодтарвс нүрээр аргалаг болгон тодрадар болсо найслалдан боловсраалдан эрэнгэй жернэн боловсраалдан сургуульд нь тос тон 12 дугаар ангинын өөрөнөгчлөргө дүрмнийг эдэг хэвтэн үлээгэрэн нүрээр мөрөө маргалдааларны бүгүннэн он шогтан жаамол сургууль нь уранжуул зааланга таныштыргаан жогоодып жордып турар албан ургузугларнын талааснан үлээгэр тус бүрүзэнгэ 40 мөнгө төгрөг жаасагаш жаа өнгнөн шийдвэрлэг болсо үлээгэр тус бүрүзэнгэ 40 мөнгө төгрөгтөн шагнал давсаар бовтроор иргэн мөрөйнүн жогул сурулгасы болсо өөрөнөгчлөр боддоор идэлэг переглеп турар дүрмнийг эдэг хэвэн дугайында сагас бодолон илэрхийлеп үзэл шагасан шин журталгада хэрэгжидив шатаар дээрсэн мундад жогоодып жордып турган гүжилэр болгош өөрөнөгчлөр сургуульд нь удирдагчлар башкалары онзолоо айтып турган. Бүгін алдайнын атыр таглар болғаш, арцы богданын ар белнін, эрттен улы кезек жер жұрттарға тозында жуын жүктін жұрттарынға күштік азырға шорған хадық жартық жерге дүү-дүүлерін авартып тұрар. Улы кезек жұрттарда ала болуттық барын болғаш төп жұрттың соңғы кезеінде, жуын жүктін жұрттының жуын кезеңге биче кезек хар жар. Залгын хат жуын жүктін жұртынан баруынан соңғар, басқа жұрттарға баруынан секундеде 5-10 метр алтай болғаштан, хобу жұрттың адыр дагларында секундеде 10-20 метр төп болғаштан, жуын жүктін жұрттарынға жартық кезеңде секундеде 10-14 метрге жетіп, таврақтан болғаштан дүбі-дүбілер. Опса көлдің аялық жегелік жері, идер, тез, бойын халық кемнің сава жерлерінге 4-тен тос кем, тақыттың аялық хүрін белжер херлін оның олысы, Юрэ орхон сэлингэ хараа туул тэрэлжи хэмнэн сава жерлерингэ дорнот моолдон болгоштон даргаангын хов жерлерингэ 9 градус соогтан 3 градус жылыг хов гурлавар журтка он нижнэн 17 градус башка журттарга 3-8 градус жылыг дураар иргэн. Ленинин музейнин соруулгаалык дүүштэр динзавр музей кылар жазак жернин шийдбери ий айнын мурнунда үнген. Соёл спорт аян жаргычлар ямызы бүгүн күлэп ала турган болсо да өмжилеп турар мол араттын намнын утурдакчылары көзбен ирген. Уранжуул спорт аян жаргычлар ямызына музейнин дудуун делгелгелерин хүлээдип бер тугайында албан бижикти 3 күн бурунгаат мол араттын намынга угланып киргендир. Дудуңну күлэп алыр бизден ажылдын бөлө соожалык эжик аксында мол араттын намнын утурдулугунун удазынан холбожуп шын жиге харап жеттик бейнен турган. Biz бүгін ажыл өлебісте эгелер деп таң ертең келдік. Мол араттын намнын удулстары жөвшерелин бербен үжін бүгін біздің төлөвлен ажылыбыз тоқтап тұрар. Мол улузыбызда жүгле мында жаңғыс музей делгер сорулғалық бод утуға дүүшкен ажылдар қылдын байнын өртеп тұра. Ондық үжін бод жеріне албан сорулғалық угланышқынынға тааштыр ажылдадар болса жараш болыр. Мол улуста ор жаңғыс музейнин сорулғалық туттунган бод утук Сорулғалық ажылынға дүүшкен ажылдар жорттын байынан бір намнын эрге билиинде туруп, садық саарылға кылып турар, кишилеринин түрестин турун боп өңгөрдийн. Көбөй айттыргыларын артынан эдертип турар бот утук, кажан төрө эрге билиинге мод улусубуз тилеге үстүндө кайгаткан динзаврны музейлик болорун мод араттын намнын харыгызынан шетбирлетинер боп турар. Дүүн Австринин айслалып Вена кодуга, көбөй улустун атомдун эрчим күчтүн агентликтин башкарыкчыларынын жыражылга боп турар. Бу жерде Иранның шерик күчтүн техник хэрэгцээлге ол даран хыналта шылгалта жордуурун Америк улсунун жазак жери көбөй улустун атомдун эрчим күчтүн агентликтен негеп турар. Иран гүрүнө шерик техниктин хэрэгцээлдеринге хыналта шенелте жортуп, кийирип турарын удурланып турарын көбөй улустун атомдун эрчим күчтүн агентликте турар Американын катышкан улустун бот төлөөлүкчү Жосеп Масамонуш чүмжүлелди көрүп, ол Тегеран хооройнун арагыз парчын шеригинин базасынга шинжелекти соталакчыларына жортуурду жөп деп көрүп турарын илерхейлен харын Иранын талазына мону удурланып турар болгош көбөй улустун атомдун эрчим күчтүн агентлик Ираннан бот угайында жогоржулга жугалашканларыны кылырын жөпшөрел алганын таразында шинжекчилерини жордуур күзеп турар. Иран улустун үндесинен айыл жак пайдалына ажып жугалар жүн тодургай кыналта шенелтелерини билеткенин артынан шинжекчилерини керербиздер Иранын элчин сайды Али Аскагар Салтанек билдирип турар. Эркен айда Иран Казакстандан жогот тогуржулгалар кылыр уезинде делегейнин алды көрүнө атомдун төлөөлөрүнүн керекчилерде көбөй улустун санал бодолун апшадарын эгелеткечтерин билдирип турар.
Харин Израильдын жүгүзүнө бот угайында медээлелди жидик медээлеп турар үчүн Иран улус уран байжыдар атомдун жепсектик болур шериңнин халдаашкын кылдыр дээрсин онжалап абартып турган. Сирия улуска боп турар улус төрөнүн самон жоруктарынан болгош кожа жерде улус көрнелерче дезип үнүп турар журттакчылардын саны бир сая ажып турар жүргөн. Харын катышкан үндезинер тургузуунун тезикчилеринин айтырын каразан албан бо кишилерге эт көреңги тоза катарын Күбөй улусунун аразында нийтилерге кыйгырык салып турар. Сирия улуста толчуп турар шериңнин халдаашкындарынан болгош кожа жергилде улус көрнелерче дезип үнүп турар журттакчылардын саны бир сая едип турарын катышкан үндезинер тургузуунун билдирген. Сирия улустан кожа жерге турар Турк, Иордан жергелик улустарча күнүндө 100 миң кишилер дезип үнүп турар ирген. Хамаралды кишилерин медээлеп турарынан болсо жыл үнгөндөн соңгар Сирия улустан ниитизинде 400 миң киши ойлоп үнген деп катышкан үндезинер тургузуунун дезикчилеринин айтыр харызаан дет комиссиянын кишигүүн Күбөй улустун ниетилердин бир тербум амтааларынын тозаламжа амды турар байталдан болсо жүгле 105 сая амтааларын тозаламжа аптырар болсо да бу алда айта бот тозаламжасы жарылгалатынып табыстынар үрген. Турк, Иордан жергелик улус күрнелерче Сирия улустун журттакчылары тезип ойлоп турар үчүн болустарга базат санкуу болгоштон кандык бир эч жазактын берге байдалдар табашып турарын туз агенттиктин даргазы Антонио Гутеррес онжалап үндүк үчүн ал сөзүндө Күбөй улустун ниитилердин тозаламжасын эмештирерин бонда айтып күзөп турган. Хүнделік көргүзлерибиздер бүгдеге тубадылда белеткен медебисте тамжыттыбыз. Таразында каттап үйрашкы же ал аймагыр кожун журттар биле менди жагай.